50 сая уу? 120 сая уу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий 642 литрээр оролцсон. Бургаас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Тохирол даваа аваг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Синийг телевизээр явагдана. Та өөртөө байрлах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил. Үзэгчтэй орой мэндийг хүргэе. Синийг телевизээр нэгт 3 дахь 5 дахь өдөр болгон 17 цаг 50 минутаас та бүхэн төрдөг үндэсний лотерей эхлэхэд бэлэн болсон. Би ч энийг бүр кофе уугаад кофе зөөлгөж угаалцсан гэж. За, олон юм ярилгүйгээр эхнийхээ машиныг ажилуулчих. Хамгийн эхнийх нь машин бол ажиллаж байгаа машин бол 4D-ийн 3 дугаар зэргийн хонжирыг бид нар хамтран тодруулах гэж байна. Миний толон энэ дор унчиж. Хэрвээ та үндэсний лотерейгоор тоглоод 4D-гээр тоглож байгаа бол яг ийм толон танд очино. Энэ бол миний дугаар бол 0624 гэсэн толон байна. Энэ толооноо хараад ингээд хараа суучтай. За эхнийх нь тоо бол 5 байна. 4D-ийн 3 дугаар зэргийн хонжир 5. 4D-ийн 3 дугаар зэргийн хонжирын хамгийн эхний тоо бол 5. Хоёр дахь нь чимээ гарлаа 8. Хоёр дахь нь 8. 5 8 гэж бүгдсэн байгаа бол та бас баг зэргийн инээмсэглэлтэй байж хаад нэг буруу юм байхгүй. 3 болоод 4 гарч ирэх одоо дусуу байна. За 3 дахь тоо одоогийн байдлаар 5 8 2 гараад ирсэн. 5 8 2 гараад ирсэн байгаа. 5. Дахиад 5. 5 8 5. 5 8 5. За хамгийн сүүлийн дугаар. Хамгийн сүүлийн дугаар Хидвэ 8 юм биш үстэй. 58 гэдээ гараад ирэх юм биш үстэй. Үгүй арай бага байна. 7. 58 57. 58 гэд машиныхаа дугаарыг хийсэн байж болж байна. 58 57 гэд өөрийнхөө утасны дугаарын хамгийн сүүлийн 4 орон хийсэн байж болж байна. За өөр юу ах вэ? За 58 57 гэд өөрийнхөө төрсэн оныг эсвэл эхнэрийнхээ төрсэн онтой хийсэн байж болж байна. Гэх мэтчлэн би фантазалж болох юм. Гэхдээ яг бодит байдал дээр яаж бүглэгдсэн юм байгаа бөөм те. За ингээд 4D-ийн 3 дугаар зэргийн хонжуурын дугаарууд тоонууд бол хамаарагдах тоонууд бол 5 8 5 7. 5 8 5 7. За харин одоо 4D-ийн 2 дугаар зэргийн хонжирыг бид тодруулах гэж байна. За 4D-ийн 3 дугаар зэргийн хонжир бол таны бооцоо 500 дахин өсөж байгаа. Харин 4D-ийн 2 дугаар зэргийн хонжир дээр таны тоо яг таарах юм бол та өөрийнхөө бооцоо хэд гэж бодож байна? 1000 дахин өсөж байгаа. За хамгийн ихнийх нь 5. Дараагийнх нь 6 юм шиг байна. 6 байна. 6 5 6. За 56. 3 дахь тоон тэг. 5 6 тэг. За тэрний дараагийн тоо 5. За өнөөдөр 5-ын тоо чаар ширүүн багч вэ. Одоогийн байдлаар 4 шиг 5-ын тоо гараад ирсэн байна. За ингээд 4D-ийн 2 дугаар зэргийн хонжуурын 4 тоо бол дараалалаараа 5 6 тэг 5. 5 6 тэг 5. За харин одоо өөрийнхөө бооцоог та 2000 дахин өсгмөр өнө. Тэгвэл 4D-гээр тоглох хэрэгтэй. 4D-гээр тоглоод таны таарах юм бол та эсвэл 500 эсвэл 1000 аль эсвэл 2000 дахин өсгөж авах боломжтой. Ингээд хамгийн өндөр одоо бооцоогоо өсгөж авах тэр шанс танд байна уу бүгд харъя. 4D-ийн 1-р зэргийн хонжир. За 4D-гээр тоглож байгаа нөхцөл таны тавих бооцоо 500 төгрөгөөс дээш байх ёстой. 500 төгрөгөөс дээш байх ёстой. За хамгийн ихнийх нь 5. Нэр өнөөдөр 5 ширүүн байна шүү. Энэ 5 дахь 5 нь 8. За яг
3 дугаар зэргийн хонжууртай адилхан тоо эхний 2 тоо нь гараад ирсэн байна. 58 гээд. За одоо 5 гараад ирвэл бүр их ойролцоо болж эхэлдэг дээ. За уучлаарай. 2 байлаа. 5 8 2. 5 8 2. За хамгийн сүүлийнх нь. Хамгийн сүүлийнх нь. Хамгийн сүүлийнх нь 9. 9. За ингээд дөрөвдийг дээр тоглож байгаа бүх хүмүүс бүгдөө хамтдаа байсан их баярлалаа. Харин гэхдээ нэг удаа дөрөвдийн 1-р зэргийн хонжуурын тоог танд хэлье. Анхааралтай сонсож байгаарай. 5 8 2 9. 5 8 2 9. За харин одоо 6D буюу 50 сая төгрөгийн төлөө тоглож байгаа энд бас таарсаггүй. 9 өнөдөр таарсаггүй шүү дээ. 50 сая төгрөгийн төлөө тоглож байгаа хүмүүс анхаарлаа хандуулаарай. Та 50 сая төгрөг хамгийн өндөр нь 50 сая төгрөг хожно. Хамгийн багадаа 1500 төгрөг хожно. За 150,000 төгрөг хожиж болно. 150,000 төгрөг хожиж болно. Сая 500,000 төгрөг 6D-гээр тоглож байгаа нөхцөлд хожиж болох юм. За. Нийтдээ 60 мөнгөлөг байгаа. Ямар 60 мөнгөлөг байгаа вэ гэвэл тэгээс 9 хүртэлх цифр тус бүрээс 6 ширхэг. Ингээд нийтдээ 60 мөнгөлөг байгаа. Хамгийн ихнийх нь 2. Хамгийн ихнийх нь 2. Хамгийн ихнийх нь 2. Дараагийнх нь 9 байна. 9 байна. 9. Дараагийнх нь 9. За тэрний дараагийнх 8. 298. 298. Дараагийнх нь буюу дөрөвдөх нь түрүүн би нэг 15,000 төгрөг хожих боломжтой гэдээс 298 гээд яг дараалалаар нь зөв таацсан бол та 15,000 төгрөг хожино. Энэ дөрөвдөх бөмбөлөг 9 баг шиг байна. Тийм байна. 298 9 гээд энэ дөрвөн тоог та зөв таасан бол дарааллын алдахгүйгээр яг зөв таасан бол та 150,000 төгрөг хожиж байгаа. За 5 дахь бөмбөлөг. Дахиад 9. 9. Өнөөдөр ч 5 9 2 ширүүн байна да. 9 2 9 8 9 9 гээд яг энэ 5 тоог тавуулангийн та зөв таасан бол сая 500,000 төгрөг таних. За 4 4 4 2 9 8 9 9 4. За дахиад хэлье. Өнөөдөр 6D буюу одоо 50 сая төгрөгийн төлөө тоглож байгаа хүмүүс анхааралтай сонсож байгаараа харж байгаараа 2 9 8 9 9 4. За ингээл 6 тоо дарааллын дагуу зөв таасан байвал та хэдв 50 сая төгрөгтэй болох юм шүү. Гэхдээ энийг ер нь л бараг хүн таасан болоо да. 3 ширхэг 9. За юм магадгүй бичсэн байж магадгүй тийм ээ. За ингээд 6D тоглосон бүх хүмүүст их баярлалаа. Харин одоо үндэсний лотерейн хамгийн өндөр одоо хонжуур буюу 120 сая төгрөгийн төлөө тоглож байгаа. Тэр бүх хүмүүс анхаарлаа хандуулаарай. Хичнээн ч хүн тоглож байгаа юм бол доо. За. Зарим хүмүүс яриад байгаа. Би бас яриад байгаа. Шунал их тун шулан болно гэж. Гэхдээ 120 сая төгрөгийн төлөө азаа үзэж байгаа хгүй. Шуналтж байгаа юм биш шүү дээ. 16. Хамгийн ихнийх нь тоо 16. Энд нийтдээ нэгээс 42 хүртэлх тоог агуулсан 42 бөмбөлөг байгаа. За ингээ энэ 42 бөмбөлөгнөөс 7 бөмбөлгийг гаргаж ирнэ. Эхний 6 бөмбөлгийг дараалал харгалзахгүйгээр зөв таасан тэр хүн 120 сая төгрөгийн эзэн бол. За одоогийн байдлаар 16 30 18 гараад ирсэн байна. За дөрөвт бөмбөлөг нь хэд байх нь вэ? Дөрөвт бөмбөлөг дараалал харгалзахгүйгээр яг одоо
13 гэсэн энэ дөрвөн бөмбөлгийг дөрүүлэнгийн таацсан байгаа бол 20 мянган төгрөгийн эзэн болцсон байгаа юм байна. За одоо хард бөмбөлөг 28 28 16 30 18 13 28 яг энэ 5 бөмбөлгийг тавлангийн зөв адлгүйгээр дараалал харгалзахгүй таасан бол та хэд үлээ 900 мянган төгрөг хожиж байгаа шүү. За ингээд хамгийн сүүлийн бөмбөлөг арай биш байна 40. За яг энэ 6 бөмбөлгийг дараалал харгалзахгүйгээр та зөв тааж чадах юм бол 120 сая төгрөг хожсон байх ёстой. За хамгийн сүүлийнх нь 19. Хамгийн сүүлийнх нь буюу бонус бөмбөлөг 19 байлаа. За 16, 30, 18, 13, 28, 40, 19. За дахиад танилцуулъя. Хамгийн ихний 6 бөмбөлөг бол 120 сая төгрөг хожих тун их одоо нэгуртай 6 бөмбөлөг байна. За хальт ингээ харуулчнаа. Манай зураглагчийн дунд 120 сая төгрөгийг яаж хожих вэ гэвэл 16, 30, 18, 13, 28, 40 гэсэн энэ 6 цифрыг дараалал харгалзахгүйгээр та зөв тааж чадсан болвол 120 сая төгрөг очих. За харин өнөөдрийн бонус бөмбөлөг бол 19 байлаа. За дараагийн нэвтрүүлгээр энэ бонус бөмбөлөгийн талаар тохирол явж явах хугацаанд нэлээд дэлгэрэнгүй танилцуулъя. Гэхдээ та энэ талаар мэдхийг хүсэж байгаа бол манай вебсайт болоод бусад их сурвалжуудаас очиод харчаарай. За ингээ өнөөдрийн нэвтрүүлгийг үзсэн та бүхэнд их баярлалаа. Өнөөдөр сайхан амраарай. 50 сая юу? 120 сая юу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Таирд 550 994 төлөөд 3 төрлийн дөрвөлдий Зугаати 642 литрээр оролцсон. Бурвас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Тохирол даваа аваг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Синий телевизээр явагдана. Та өөртөө байрлах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил.